үзэгчтэй амралтын өдрөө аяд өнгөрүүлж байна уу? Шүмэсэг хүүхд тайм нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг бид Nagami 2 ресторанаас бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. За өнөөдөр Шүмэсэг мастер тоглогч маань Аз хүмүүсийн маань нэлээд идэх дуртай, чихэрлэг соустай, бас халуун ногоотой соустай эбичири буюу сам хорхоог шарж бэлтгэх болно. Тэг хэрхэн хийх юм бол бүгдээрээ орч үзье. За өглөөний минь сайхан амарсан уу Шүмэсэг-сан? Конnichiwa, ирашаасай. За өнөөдөр хоёулаа бас нэгэн сам хорхоотой хоол хийх юм шиг байна тий. Өнөөдөр хятад хоорны нэг гэж ерөн ярьж магадгүй. Гэхдээ Японд ч гэсэн мэдээж одоо хятад хоорны ресторан дээр бас ард ардтай ерөн гэрдээ ч гэсэн шүү дээ тий. Хийдэг хоор. Эбичири гэдэг бас нөгөө сам хорхойтой. Тэгээд одоо чирлэг харон ногоотой соустай цог иддэг. Ерөн одоо нөгөө маш их дуртай ерөн Япон хүмүүс. Тийм байх. Эби боёо нөгөө сам хорхой ашигураад чири гэдэг удаагаас чири соус шүү дээ, тийм ээ. Sweet chili sauce юм шиг одоо жоохон чирлэг харон ногоотой соус хийгээд одоо нөгөө цаг үйдээ гэсэн үг. Бид нар ч бас нөгөө чихэрлэг халуун ногоотой соустай бүтээгдэхүүн идэх бас их дуртай штэ. Жишээлбэл дахиад ч юм уу. Тийм, одоо харсан тахиан дээр одоо sweet chili sauceтай штэ, тий. Цаг одоо хоораад тийм хоорч гэсэн мэдээж хятад хоор байна, соронгос хоор байна да. Тийм ээ. Бараг одоо логик ерөн хийхээрэг өөрөөр ерөн адилхан. Гэхдээ мэдээж сам хорхой боёо дараа бүтэдэг юм чинь бэрдэ хараг арай өөр юм да. Эбичири бол хятад Япон хүмүүсийн идэх дуртай хоолны нэг юм а. Сам хорхоо нь омега 3-аар баялаг учраас зүрх судас, яс, тархины үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн эрчлэг багтай витамин, эрдэс бодисоор баялаг учраас Аз хүмүүс хоолныхоо менюнд ихээхэн оруулдаг байна. Тэгвэл өнөөдөр Шимизу мастер тоглож эбичири буюу сам хорхоог шарж бэлтгэх нэ. За, ямар ч байсан материал шүү дээ. Таны зургийг. Өнөөдөр ингэж нөгөө сам хорхой харс авсан байна. Тэ одоо цэрэд одоо шүүс аваад сайн цэрэхэн болсон байга гэсэн үг. Тэгээд өндөгний цагаан ашигуран өндөг нэг ширхэг кетчуп цагаанга сарамис. Тэгээд мэдээж харон ногоотой юм чинь тобажан. Тэгээд одоо бүтэн сонгон. Тэгээд өнөөдөр яг чикен буйон. Өнөөдөр таханы амдрагч гэхдээ одоо дашида боёо үхрийн амдрагч ч гэсэн борон тийм ээ. Энэ бүрээ амдрагч та өөрөө дуртай амдрагч хийсэн ч борно гэсэн. Одоо нөгөө сая би сам хорхой арай жоохон энэ хамгийн чухалгүй мэдээж эбичи юм чинь Гол бүтээгдэхүүн. Үүнийг одоо гой бид нар при гэдэг одоо амун дотор при гэдэг одоо тийм нөгөө дөө дуграмаар ахгүй юу. За. Хэтэрхий чансан бор жоохон монцгой. Зөөлөр. Тэгээд одоо нөгөө яг бэрдэ арган дээр одоо сайн бэрдэсэн байсан бор гой сам хорхой гэсэн амун дотор при гэж дугардаг байхгүй юу. Энэ яг сам хорхой бэрдэхийн төрөө бид нар оржираагаа гарна шүү дээ. Жохон нэг юм бэрдэ хастай. Одоо та бүхэнд эбичири хийх орц найрлагыг танилцуулъя. Сам хорхоо 200 г, цагаанга 15 г, сормис 15 г, сонгон 30 г, кетчуп 30 г, тобонжан амтлагч 10 г, мөн өндөг, гүнжтийн үрийн тос зэргийг ашиглан хийх нэ. За, сайн одоо шүүс авсан байгаа шүү. Сайн шүүс авсан байгаа сам хорхой. За, хирэдо бага зэгэр одоо давс бэрэж. Шууд амтлах нь шүү дээ. Шууд амтрна. Мэдээж чили соустай цог иддэг хэрнээсээ сам хорхой ч гэсэн оржираагаар жоохон амтан байсан бор ерөн сайн штэ тийм ээ. Илүү гоё амттай болох байхаа. Дээрээс нь одоо нөгөө өндөгний цагаан штэ тий. За. өндөгний цагаан одоо энд хийнэ. Одоо энэ дээр заяо нөгөө өндөгний цагаан хийсэн удаага учир боро ерөн жоохон хамгаална гэсэн үг. Хоорхаас өмнө юу гэж яруудаа? Арай жоохон гяргаар юу гэж яруудаа? Хэ тогтон юм уу да? Оржираагаар ингэж байсан боро ерөн одоо нөгөө шүүс гарахгүй сам хорхойнаас шүүс гардаг учраас одоо жоохон арго болж байгаа шүү дээ тийм ээ. Жоохон хатуу болох бах тий тэгж өгж байж. Энэ бүр яг гой одоо нөгөө бэрдэмэр байхгүй юу. Тэгэр одоо ихрэд даус бэрдтэй өндөгний цагаантай ингэж жоохон хорж бэрдэнэ. Хагмаар ч гэсэн бараг одоо харбагга дээр нэг үстэй те. Ерөн хятад хоорны бэрдэ харуган дээр заавар ингэждэг байхгүй юу? Дараа бүтэдэг ярангуя. Нөгөө арвач байна уу, хясаа байна уу, тийм ээ. Ингээд одоо бэрдэсний дараа чанан ч юм уу, итосон шаран ч юм уу, хооран ч юм уу те. Тэгэр тухай бүтэдэг айгүй гой ерөн
амттай 붙여갈 거예요. За бас нэг хятад Япон хоолны бас нэг арга байх нь шүү дээ тий. Яг ингээд оригиналгаар ингээд сам хохой бердэнэ гэсэн. Тэгээд одоо бид нар өштэй өнөөдөр хамгийн сүүрээд хуурам гэхдээ би оригиналгаар юу н чанана. Эхлээд чанаад дараа нь хой чанана. За. Шууд усан дор хийгээд чанаа. Гэхдээ дараа нь хой шүү. Ерөн өштэй те хамгийн зүг хийх арга бороо одоо энэ дээр нөгөө их тосон дотор шүү те оригиналгаар жоохон нөгөө бас ерөн дараа нь хой шаран их тосонд. Гэхдээ их тосонд шараад хаад ерөн одоо ерөн хуураад бас жоохон гэрдэ хэдсэн шүү дээ тийм ээ. За тэгвэл эхлээд чанаад дараа нь шарах нь. Ерөн бараг дараа нь хой болсон гэсэн үг. Тэгвэр шүүгээд баяжи хамгаарсан учраас одоо хэдэр хий жижигрэхгүй ч юм уу. Тийм одоо юу гэсэн бэрэн байга гэсэн үг. Бэрдэсэн байга гэсэн үг. Тэгээд босоод би нөгөө айно цагаанга сарамис тийм ээ. Энэ зүгээр жижигрэд бэрдэжи. Яг өрсөн ч гэсэн борон штэ тийм ээ. Өнөөдөр гэхдээ жоохон нөгөө цагаанга ч гэсэн байна гэж одоо би цог идэмээр байга учраас ингээд арбаар жижигрэдчи. Хүмүүс нэлээд дуртай байдаг юм шиг байна шүү. Дуртай хоо. Яг чиний ярьсан мөн нөгөө зөвхөн хятад биш одоо нөгөө Ази оростэй Вьетнам, Филиппин, Соронгос. Ерөн энэ хор бас ерөн дуртай байна хүмүүс тийм ээ. Хятад хорон ресторан байга штэ. Тэнд бас ерөн байга шүү. Тэр нар шимисэн биш байна. Таны хор хийхээр өөр байна гэж ярьж байгаа даа энэ да. Сарамис бастай. Жижигрэд. Угаасаа жижигрэжэг учраас сам хорхоог ашиглаж хийдэг хоолбор их олон байд юм шиг байна тий. Ерөн тийм. Сам хорхой ч гэсэн өөрөө янз бүрийн сам хорхой байгаа штэ тийм ээ. 2023 он эхлээд баг сам хорхойтой 3 байна 4 дахь хоол хийж ах шиг байна. Тийм бирөө. Тий. Одоо би 16 жилийн өмнө Монголд ирсэн үед ерөөс бараг сам хорхойг бараг одоо идэхгүй байсан. Тийм баг мэддэггүй байсан баха Одоо тухай. сүүлийн айгүй Монголд бас идэг болсон. Нэг бүтэдэггүй тий. Хоолыг бас монгол хүмүүс их л иддэг болоод байгаа сүүлийн үед бас тэгэж анзаарэгдэж байна. Ерөн Япон, Соронгос, Хятад хоор айгүй хүмүүс их идэг болсон тий. Тийм. Энэ бүр зүгээр одоо жижигхэн нөгөө хэрэгжээд байж. Бараг цагаанга сарамис өөрцөөр хорийн грамм ч юм уу. Ерөн хятад хоорон дээр бас энэ чухал жижигхэн нөгөө бид нар хэрэгжмээр байхгүй тий. Бас бараг гоч 40 грамм. Хайролин тавагон дээр. Тобанж харон ногоодой тэр энэ жам байга штэ тийм ээ. Үүнийг одоо юу ч гэсэн Тосондоо төрүүлж хийх нэ тий. тий. За хуурах хэмжээний бас баг зэргийн тос хийж Бага зэрэг шүү. Тубанжаа амтлагчаа. Бараг одоо 10 грамм ч юм уу. амтын нас тосондоо шингээх нь байна. Энэ дээр нөгөө яг одоо тобанжам заавар одоо тосон дээр одоо ингэж ерөө хуураад энэ орограмын тосон дотор ч гэсэн ерөө харон нөгөө оророна гэсэн үг шүү дээ тий. За одоо ингэж тобанжаа шарасны дараа 사람이 цагаанга ч гэсэн одоо ингээд нөгөө гой 사람이스니 운으로 цагаангааны 운으로 тобанжааны гой харон нөгөө 운으로 ингээд ихэрэд гарагора нагэс готе тосон дотор 케첩 ч гэсэн бараг одоо 케첩 хийж байна те гоч 40 грамм иймэрхүү гар те иймэрхүү хөчтэй тэгэр одоо энэ дотор ос ич бараг 100 грамм. Энэ дээр бага зэрэг давс. За хуурахтаа бас амтлах нь шүү дээ тий. Тэгээд эрсэн чир. хийгээд бас амсаж үзнэ. Тэгээд чикен буйон тий. За дахианы амтлагчаас. Дахианы амтлагчаас нэг үлж. Энэ өнөр бүр ямар гоё өнөрт чинь тий. 자, тэгэр одоо бараг 치킨 буйон, 사인이 다현이 буйон бага зэрэг одоо ингээд уусгаач гэж тийм ээ. тэгэр энэ дээр нөгөө
오리지널각으로 브레드슨 바이송 3호로 때 3호로 돼 있지. 암사주네. 바가제르 1cm 넣지. чихэрлэг халуун ногоотой болох хэрэгтэй тий. За тэгээд өөрөө мэдээж кетчуптай юм чинь мэдээж арай шүүс бор өдгөн хэрнээсээ хамгийн сөрөг остай кахмарын дээр шүү дээ тий. Шүүс арай жоохон өдгөрнө. Өдгөрүүлэх байна тий. За. нөгөө сонгон тий. сонгон бас одоо ингэж нөгөө бас хийчих. 이런 엔디로 누구 사모호로 호이 이런 사이 바라고 다른 호이 찬스 바이선 시대 우리가 거친 호이 엔디를 보러 나오겠어 그때 때문에 호스책 부른 болох нь. 자 되게 또 조금 어스타이 각 말은 대로 어떻게 그렇지 자 되게 또 엔게 어떻게 그렇으니더라 함흥이 수르트 세상이 어이로 보여. 군지 토시게 다야도 좀 바꿔드리고 버려. 슈스 바스 두그루스. 되그러도 앵게트 나고 아이 그랬죠. За өнөр бас өнгөний хөвчтэй гоё болсон шүү. 자, 오늘은 호르 에비치리 뭐요? 3호로 호이때 때 스위트 소스 때 하루 나갈 때 샤르송 호르 хийживдэрэ. Бэлэн боллоо. Үнэхээр 자, гоё 에비치리 харагдчих. амсаживс야. За Шүмүсгийн хаалын цаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Шүмүс мастер тоогооч маань эбичири буюу маш гоё бас амттай сам хорхоог шаарч хэлээ те. амсаживс 때. За тэгээ. 나 이때게마스. Сайхан боллоорой. Одоо ингэж шот дуртай. ганц хоёр авч тэ. За. Надаас бүр аюу гоё харагдаад бүр эдмэр санагдаад байлээ төрөв хийж явахтай. Нэр ямар гоё амттай болсон юм бэ те? сая би 3호로 хийжтэй тэ. ингээд даус спиритс нөгөө өндөгний цагаан. тэгээд гахмарын дээр бэрдсэн шүү дээ тийм ээ. Аха. Тэр баггүй байсан бүр арай жоохон аргоо гэх юм уу да. аргоо борон баггүй юу. Гэхдээ одоо ингээд нөгөө оригиналгаар сайн бэрдээд жоохон хамгаарад, материал хамгаарад тэгээд одоо дархой чанаад тэгээд шууд бак гэж ширүүн хуурсан шүү дээ. Тэгэр одоо сам хорхойч гэсэн өөрөө жоохон брик гэж одоо юу гэж удаа сайн дугаараа. За шууд бас гоё дуурал. нөгөө одоо цагаангаа байна уу, сарамисаа байна уу те. бас одоо ингээд нэг байга учраас хамт идэхэд бас ямар гоё амттай болт юм бэ те. ингээд бодтатай бас цог үйдэм. аргатай бас жоохон цог дагааж ийдэм тийм ээ. яг сам хоо яг зүг болсон бай. Тийм ээ, ажиглах нөгөө таны эдгээр чимээ гарч штэ тий. Брик гэж тий. Хэрэг одоо хэдэрхий одоо ингээд чанаад юм уу юу ч бэрдэг байхгүй байсан бүр зүгээр одоо шүүс гараад сам хорхой нас одоо шүүс гараад тэгээд одоо аргуу бууж байгаа байхгүй тий. Энэ чухал зүйл тийм ээ. Тэгээ нөгөө бас хийж байгаа арга дараал маань их чухал байх нь штэ тий. Чухал үнэхээр логикгүй ерөн одоо удаага авч ирэх байга авч ирэх тий. Яг энэ уг амтыг нь гаргахыг гэвэл бас саяны Шүмүс сааны маань хийжсэн дараалал хийвэл бас яг энэ амт гарах нь штэ. хамгийн чухал зүйл бөрөө одоо ингээд нөгөө сайн шүүс аван самхрой тийм ээ. угаас нь шүүс аваад тэгээд одоо кахмаар өндөгний цагаан оригиналгаар ингээд хориод шара хуу чана хуу тий. Энэ хамгийн чухал. Шимицуга хаалын цаг нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаараар Шүмүс мастер тоогооч маань эбичири буюу за бас Аз хүмүүсийн маань нэлээд идэх дуртай сам хорхоог чихэрлэг болон хад ногоотой савсаар амтсан хоолыг гэлээд үнэхээр гоё амттай байлаа Шүмүс саа маш баярлалаа. Шүмүс хаалын цаг нэвтрүүлгийнхээ дараагийн дугаараараа уулзлаа. Баяртай үзэгчтэй. За баяртай.